Сайн байцгаана уу? Та бүхэндээ үзэх өдрийн мэндийг хүргэе. Дэлхий дээр хар цагаан гэж хоёр хэм байгаа. Энэ бол хоёулаа туйлд шинж чанартай. Туйлд шинж чанартай гэдэг нь болохоор хараас хайгаад харал гарна л гэсэн үг. Цагаанаас хайгаад цагаан гарна л гэсэн үг. Ер нь бол яг буурал хэлдэг штэ. Тунмал юм гэд. Хар цагаан сүлдгээрээ саарл болдгоо алаг болдго юм гэд нэг подкастн дээр ярьдэн шүү дээ. За тэгэхээр хар бол хар юм, цагаан бол цагаан юм. Тэгээд дэлхий дээр хар цагаан сүлдэж байж байгаа гэж бодоход хар хим гэдэг чинь юу юм бэ гэж ярил л та. Тэгэхээр бид нар бол хар хим гэхээр маш олноор нэрлэж байна. Сэв, дэв, бузар, чөтгөр, тэрэн, хар санаа, хар сэтгэл, адын бодол, автуулалт, донтолт гэдэг маш олон нэрээр нэрлэж болж байгаа нь эдгээр нь бүгдээрээ харын бүрдэл хэсэг гэсэн. За тэгээд буурлын болгосон тэр цаг хугацааны судрын эхлэлээр харуудын тухай гардаг штэ. Бардамнал хамгийн эхлээд шунал төрөөл, дараа нь бардамнал төрөөл. Тэгээд айдас, атааж өтөө, ад, донтолт гэд явдаг те. Ингээд цаашаага нарийн задран олон болж задран үрж чинь. За хар химний мөн чанар нь болохоор альва зүйлийг устгах, альва зүйлийг задлах мөн чанартай байхгүй. Ер нь бол хар дээр суурилсан зүйлс дандаа хор хохирол үтгэдэг штэ. Чөтгөр, ад, тэрэн, эсвэл донтолт, автолт, бардамнал, айдас, адын бодол, атаархал энэ төр чинь дандаа альва зүйлийг устгах, залгих санаархал тээж байдаг байхгүй. Устгах, залгих гэхээр хоёр урд утга давхцж байна. Эхлээд залгаад өөртөө нэгтгэж ингэж томорж бийжж байгаад тэгэд эцсийн мөчтөө үйлдэл нь болохоор өөрийгөө устгадаг. Хохирол тарьж явахдаа бол бусдыг устгана. Тэгээ бусдыг устгаад тэндээс хурааж авсан химээрээ хооллоод залгээд байна. Тэгээ томроод байна. Томорж жаад эн чинь нэг идэ бээр нь ингэ цугларж зад татж байгаа шиг ил гарч ирээд тэгэхээр угаасаа үн нүүр нь танигдаад гэх юм хар хим гэж ийм байдаг шүү гэж таниулаад задарчдаг. Тэгээ тэр чинь нэг юм явах юм туйлд авир шүү дээ. Аливаа тогтолцоо ч гэсэн хар хим дээр суурилсан тогтолцоо бол ингээл хохирол алдагдал үүсгээл гажуудаж явсаар байгаал эцтэй тулаад зад үсрэн шүү дээ. Яг энэ зүй тогтолж байгаа байхгүй. Эцтэй тулаад худлыг үнэнтэй хамт таниулаад худал гэж ийм байдаг юм тэгэхээр энэний эсрэг талд үнэн байгаа гэж таниулаад хар хим гэж ийм зүйл байдаг юм тэгэхээр энэний эсрэг талд цагаан байгаа гэж таниулаад тэгэл өөрийгөө устгачдаг, өөрөө аяндаа задардаг тийм зүй тогтлоор явдаг. Тэгээ хар хим нь өөрөө болохоор орчлонгийн зүй тогтлын хоёр хөдөлгөөн байна шүү дээ. Хурах төгөх гэдэг хоёр хөдөлгөөнийг хоёулангийн зэрэгцүүлж хэрэглэнэ. Хүнээс химийг хураана, буцаад хар химээ түгэн. Хүнээс ч байна уу, юунаас ч байна хамаагүй л дээ. Энэ тэндээс үс ургамлаас ч ан амтнаас ч хамаагүй дээ. Дэлхий дээр байгаа бүх зүйлээс хар химийг хураалаа, буцаа хар химээрээ түгээлээ. Эргэлтэнд оруулаад эргэлтийнхаа цар хүрээг тэлээд байна. Тэр чинь хар хим хүчрхэгжиж томорж байгаа үйл явц байхгүй. Тэлээлээ. Тэлж яагаад бүх хар химийг холбочлоо штэ. Хооронд нь гинжин илэрхий шиг холбоод тэр эргэлчин тэлээд байгаа байхгүй. Холбож тэр хар муу бүхэнд хутгалтаагүй хүнч байхаа байлаа. Хар муу бүхний хохирол буугаагүй өвс ургамал ан амтнч байхаа боллоо. Бүхэл амтаа хохирлын үзлээ, танилаа, нус нулимстай хутгалтлаа, үхэн нүхлээ. Алга болох нь боллоо. Эн чин гинжин илэрхийгээр бүгдийг өөртөө дөнгөлж хуримтлуулж байгаа л хуралж байгаа үйл чинь бороо ороод задардаг юм уу? Гэхдээ бороо оруулаад тэр үйл чинь задарчих уу? Би тэр талаар сайн мэддэг бай.
Тэгээд тэр чинь ингээ ямар ч зүйл ингэж бүгдийн гинжин хэлхээнд оруулж бүх хүн тэр харын тухай ойлголттой боллоо, задарлаа, өөрийгөө устгалаа. Одоо тэрийг таньж мэдж байгаа, бүгд мэдж байгаа, худлаа гэдгийг мэдж байгаа, хар гэдгийг мэдж байгаа, хар гэж юу юм бэ гэдгийг бүгд таньж байгаа бол тэр одоо хар байхаа болж байгаа байхгүй. Тэр чинь шууд цагаан болж байгаа байхгүй. Харыг чинь задлахаар дотор нь мэдлэг байдаг гэдэг байна шүү дээ. Танин мэдэх байдаг гэдэг байгаа. Буурлын буулгасан судар дээр байгаа тэр гүн ухааны онол дээр тулгуурлаж ярьж шүү би буурлын юм ярьж байгаа. Ерөөсө бид нарыг ингээд хар химэн дотор автуулаад байгаа нь бид нарыг энийг таньж мэдээсэл гэсэн одоо үүднээс тэгээ таньж мэдээд ийм зүйл байдаг. Энийг яаж давж гарах вэ? Энтэй яаж цогцож амьдрах уу гэдгээл ухаан олж тэгээ ухаан орж суралцаасаа гэсэндээ энэ хар хэмжээ ингээл бүгдийг гинжин хэлхэнтэй. Одоо ингээл хин хинийгээ арх уудаг гэвтээ бүгд л арх уудаг. Тэгээ хин хинийгээ тамхи татдаг гэж адлахвтээ одоо хин татдаг ч үү. Хин хинийгээ хинийхээ одоо харыг гайхавтээ бүгд л ингээд нэг юм хэрэг болцсон байж идэг ч юм уу л. Одоо нэг тиймэрхүү л жоохон завхарсан нийгэм байгаа нь үнэн штэ. Тэ бид нар одоо бие бинийгээ чи муу гэхэд би өөрийнхөө мууг харах юм бол бас л юм далай шиг юм байж ах жишээ нийж баг шиг те. Тэгэхээр эн чинь нэг адлагтай гол нь ш. Эндээс суралцахтаа ийм биш байхын тулд би ямар чадвартай байх ёстой юм бэ? Энээс би хамгаалахын тулд би бүр холоос яаж ингэж хаалтуудаа тавьж одоо эсрэг арга хэмжээ авах юм бэ? Энэ дайн дотор яаж бие хамгаалж хайртай бүхнээ хамгаалж орших юм бэ гэдэг чинь сурах гээд байгаа зүйл нь баггүй юу. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд юуг сурах ёстой вэ гэхээр харыг таньж сурах ёстой байхгүй. Хар химийг ялгаж сурах ёстой. Энэ нь өөрөө хар хим нь өөрөө төөрүүлэхтэй байдаг, ялгамжгүй байдаг, дотор орж ирэхээрээ өөртөө андуурагддаг. Тэгэхээр бид нар ч юм бол тэр чигтээ хар биш гэдэл одоо зөндөө ярьсан шүү дээ өмнөх бичлэгүүд дээр те. Тэгэхээр бид нар чинь төрөлхийн чөтгөрүүд биш учраас тэр чөтгөрийн бодлыг миний бодол гэхэд бол хэцүү байхгүй. Тэр чинь орчлонгийн хар химний гав дөнгөндөө дөнгөлөөд утсан хүүхэлтэй мэд удирдах байгаа тэр үйлдэлийнх нь нөлөө байхгүй. Тэгэд энэ ингээд гинжлээд ингээд томроод эргэлтэн томроод байгаа нь яаж илэрч байгаа вэ гэхээр одоо өнөөгийн nii хэмээр илэрч байгаа. Манай нийгэм бол одоо хар нийгэм болсон. Тэгэхээр энэ бол ингээд харийн соёл, харийн онол, харийн гүн ухаан бидний тархин дээр ингээд дарлаад суудсантай бол нэгт холбоотой. Бид нэр өөрсдийнхөө онолоор, өөрсдийнхөө өв соёлоор явж байхдаа арай ч юм бузрын байгаагүй. Тэ хүн болгон архичин, хүн болгон завхаа, хүн болгон бузартцсан, хүн болгон сэвтэй байгаагүй тийм сайхан цаг үе байгаа. Тэр нь болохоор манай Монгол улсын төр мандан бадарч байх үедээ байхгүй. Манай Монгол улсын төр мандан бадарч байх үедээ үнэхээр харын онол төр суурилсан байсан бол хүчтэй юм чинь завхарлан дээцэхтэй тулах байсан. Гэхдээ бид нар ингээд яг өөрсдийн ухамсар маань хүчээ авахаараа харин ч бүх юмыг эмхэлт зэгцэлдэг. Бидний өөрсдийн ухамсар сул ороод харин соёл дарангуулчаараа харин хамаг гаж буруу ингээд газар авч ингээд үрчин дэлгэрч байдаг. Монголчууд мал малдгийнхаа хэрээр хизээж амьтан тамлаж байгаагүй. Тэ өв сургамал уул усаа дээдэлж байсан болохоос устгаж уул устайгаа тэ өөрсдөө идэх хоолтойгоо дайн зарлаж байгаагүй. Хүчрэхэг үедээ эзэн ш тийм байгаагүй. Хүчрэхэг үедээ хамгийн дээдэлтэй уул усаа л тавьдаг байсан. Манай өв соёл чинь ийм философи нь устгалын шинж чанартай буюу ертөнцийг үзэх үзэл нь ертөнцийг устгах дээр суйрлаагүй буюу хар хэмдэр суйрлсан онолтой биш байхгүй да. Тийм учраас уул усаа бүгдийн дээр тавьдаг. Тэр чинь уул ус дэлхий гарагч биднэрээ оршихгүй шүү дээ. Энэнгүү одоо бид нар
яаж хаана агаар дээр тогтно гэж бодоод энэ рүүгээ дайраад дайн зарлаад энийгээ устгаж бүгдийг ховс орж хэрглэх гээд ингээд улаараад нүдэн улаанаараа эргэлжээд дайраад байгаа юм би одоо бас ойлгохгүй байна. Гэтэ ингээ харийн соёл бол одоо ийм зүгрүүл угаасаа хөтөлж байгаа. Энэ харийн соёлдээ энэ уул ус руугаа дайрсан оршихуйгаа устгасан энэ соёл чинь цаашаага ерөөсөө л тэр хар хим чинь бүгдийг өөртөө дөнгөлж жоод хар хим халтсан тэрэнд автсан бүхнийг нийтээр нь ингээд устгах байгаа тийм одоо үүгэлтэлтэй эргэлт баггүй юу. Тэгэхээр тэрэнд ингээд дөнгөнд орцныгоо өөрийгөө гэж андуураад байгаа байхгүй. Одоо тэр харийн соёлд толгоогоо угаалгаад тэгээд одоо харийн соёлд толгоогоо угаалгана гэдэг чинь харийн соёлоор сэтгэж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сэтгэлгээр чинь бүх үг үйлдэл одоо бүх юм чи удирдахтана. Тэрийг өөрийгөө гэж андуурж гинэ гэдэг чинь жинхэнэ чи хаана байгаа юм бэ гэдэг асуултыг гаргаж ирэх ёстой л доо. Тэнгүүд жинхэнэ бид нэр өөрсдөө хаана байгаа вэ гэвэл зарим нь унтж байгаа, зарим нь голдоо байгаа, төрөлдсөн байгаа. Унтж байгаа гэдэг нь штэ Монгол хүний ген гэж нэг юм байна штэ. Тэгээд тэр Монгол ген сэрхгүй байгаа. Нөгөө нэг нийт химийн тэр тарих угаалганд дарлуулад чимээ энерги байгаа гэсэн. Ямар хүнийх тийм байх вэ гэхээр гүн рүүгээ боддгоо хүнийх тийм байхгүй юу? Гүн рүүгээ шагааж үздэггүй тэр сэтгэл гэдэг юмаа ингээд тэмтэрч үздэггүй тэр дотор юу байгааг үзэх завгүй сарнаад байгаа. Гадуур өнгөн хэсэгт ингээд сарнаал тэнд гоё дуу дуулж ивэл тэнд очиж сонсоол тэнд гоё одоо концерт болж ивэл очиж үзээл тэнд гоё кино гарч ивэл очиж үзээл тэнд гоё шинэ хар тамхи гарсан байвал очиж татаал тэнд гоё шинээр арх уух найзууд байвал очиж найзлал энд тэ өдөр шөнөгүй рийлгүүлгээ завгүй ч ийм хүн яаж гүн рүүгээ өнгийх вдээ. Тэгэхээр гүн рүүгээ өнгийхгүй болохоор өөрийгөө олохгүй байгаа байхгүй. Тэнгүүд тэр одоо ингэж ийм олон сарнсан олон мэдээлэл олон автуулалт энэ тэндээс чинь зулгааж татсан анхаарлыг чинь татсан сонирхлыг чинь татаад ингээд хөөрхөн юм одоо хүүхэлтэйгээр хуурж байгаа зэлэх гээд байгаа тэр харын ховсонд гэж яри те ховсонд ингээ автцсан ингээд те нүдэнд ингээ солонгорцсон байгаа тэр хүн чинь нөгөө өөрлөгөө өнгөх заав ерөөсө гарахгүй эн чинь нөгөө төвлөрөлгүй юм төгшүүртэй амгалан биш ингээ сэтгэлэн цаддгүй байдал гэхгүй юу. Тэгээ тэр дунд янзаар л хөөж байгаа дөө. Зарим нь ингээл нэг хий оосон зугаац ингээл хин чирэггүй бүр харын нэг тийм лав юм гүн хартай ноцолтоод байгаа. Зарим нь болохоор нөгөө эд мөнгөнд ингээ хүзүүгээ осрлуулж тэрийг дагаад явдаг. Эсвэл зарим нь ирэх мэдэл за тэгэл өөр ээгоогоо тийчих гэж юм ингээл янз бүрийн хэлбэртэй байгаа. Тэгээ энэ хүмүүс зүгээр яагаад тийм болцсон бэ гэхээр ингээд Монгол хүн нь буюу яг жинхэнэ өөрөө нөгөө харь гадаад соёлд ингээд дарлуулсан байхгүй юу? Дарагдаад ингээд хүчрэхгүй байгаа. Тэрийг ингээд давж гарч ингээ босч ирээд амьсгаа авч авахд одоо чадал нь хүрэхгүй байгаа. Яад гэвэл тэр хүн өөрөө ингээ төвлөрч чадахгүй битүү ингээ харын дайрлагатай байгаад байгаа байхгүй юу? Ерөөсөө л ингээд хүн шиг байчиг гэхээр л тэндээс нэг нь ууж идэ гэж. Хүн шиг байчиг гэхээр л энд нэг шалтан хүүгээд уруу татаад байдаг. Тэгэл нэг хүн шиг байчиг гэхээр л нэг юм новшийн найз сонирхлын татал тэр новшийн найзынхаа новшийн зан үйлүүдийн дагаж дураагаал дээр дороогаар л хүчээ үзээд байдаг ч юм уу. Эсвэл зүгээр нэг ингээл хүн шиг байчиг гэхээр нэг хүн энд мөнгөтэйгөрөө бүрстэ ингээл сошиал дүүрэн гайхуулангууд мөнгөтэй олчмоор санагддаг ч юм уу. Ингээл ерөөсөө амар амгалан тайван биш ингээ хөтлөгдөөл чаавас хэцүүлдэ амар хэцүү. Тэнгүүт чинь нөгөө нэг ингээ ухамсар нь сэрж чаддгүй. Яг ухамсарлуугаа ингээл дөхөх болгонд л буцаас харнаал гатгшаага ингээл хөө тэрийг хараа тийм ч болох юмсан, ийм ч болох юмсан, тэрийг чаах юмсан, энийг чаах юмсан. Тэгэхээр амар завгүй. Тэгээ нөгөө тийм байгаад болохоор тэр нэг ухамсар нь ингээд сэрж чадахгүй. Тэгээ ухамсар дээр чинь жоохон төвлөрчтэй
Хүү юу вэ? Тэ энийг ухамсар гэдэг юм уу? Ухамсар гэдэг чи яг юу юм? Надаа ямар хэр хэмжээний ухамсар байна? Хүмүүст тэр хэмжээний ухамсар байна гэдэг ингээд тэмтэрч оролдоод үдэж сонирхоод нэг гар дээрээ өнгөрүүлээ тэ. Хүүе эн чин бөмбөг байна гэсэн чин бөмбөг биш байна. Эн чин тойрог байна. Хүүе эн чин тойрог байна гэсэн чин тойрог биш байна. Сэтгэлгээ байна. Хүүе эн чин сэтгэлгээ байна гэсэн чин цаашаагаа ингээд сэтгэлдээний хөврөлтөө юм гүйдлүүд байна. Хүүе эн чин ингээд дан гүйдэл юм уу гэсэн чин чи хоорондоо холбогдоод цогц оюун ухаан байна гэтэл тэгж барьж удаан энэ чинь ажиглаж барьж явах хэрэгтэй юм чинь нэг харчил бөмбөгүүдээ баян болох юмсан нэг харчил бөмбөгүүдээ нэг шалтан үхэ харчих юмсан бөмбөгүүдээ за өнөө орой тавтах та гэл ингэж амьдраад байгаа болохоор чин тэр нөгөө дарлуулсан ухамсарч сэрж чадахгүй байгаа байхгүй тэнгүүд тэр ингээд анхаарал татж байгаа бүхэнд автаж байгаагаа өөрийгөө гэж боддог байхгүй хүмүүс яг ялахад хэцүү мэдрэмж хөгжөөгүй сэрхүй төрөөгүй ухамсар сэрээгүй байгаа тохиолдолд энэ мэдрэмжийг хүнийх үү минийх үү харын дайрлах уу миний ухамсарын сэвүү мэвүү ялахад бол хэцүү бүр ингэ нарийн төвшөнд мэдрэмжтэй энэ чинь нэлээд сэтгэж бодож хэд хэдэн ойлголтуудыг бүрэлдүүлчихэд ард нь болол тэр мэдрэмж чинь ингээд дахин ингээл нэгтлаа шалгаад сэтгээд бодоод байхгүйгээр зүгээр цэвэр мэдрэмжээр төрөхөд тэр нь яг байндаа ондог зүв байдаг болтлоо хөгжидлөө басан чинь жаахан бодож сэтгэх ажил хийх хэрэгтэй гэдэг хэвгүй тэгэнгүүт тэр бодож сэтгэх ажлыг хийгээгүй байхад төрж байгаа мэдрэмжүүд сэтгэл хөдлөлүүд сэтгэгдлүүд тэгээд сэрэлтэй тохиолжилтууд бүгд төөрүүлнэ. Яад гэл тэр чинь чиний юм биш. Чи тэрийг ойлгохын тулд тэр харын сурлагыг ойлгохын тулд тэр харын онол дээр суурилсан харь соёлыг юунд хүрэгдгийг ойлгохын тулд мэдэхгүй учраас биеэрээ туулж алдаж зовж хохирохтой хохирож за болтгүй байна биш юм байна гэж ингээ ухаарлаа тэрэнд одоо хүчээ өргөж тэрний утсан үгэлтэй болж тэрэнд хамаг цаг хугацаа хим юугаа баран зүтгэж ингээ боолн болж амьдрах юм тавиланд унчаад байгаа хгүй сэтгэж бодоогүй тохиолдолд ихний мэдрэмж тэр сэрэл тохиолжилт гэж хэлээд байгаа шүү. Энэ үг мүг амар сэвтцэн заяа. Намайг сэрэл гэд хэлэхэд шууд 2 дугаар суугийн тохио орж ирж ийн гэдэг тэр сэрэл гэдэг үгэн дээр хураагцсан ойлголтууд дандаа сэвтэй ойлголтууд байна гэсэн. Гэтэл сэрэл мэдрэмж гэж байдаг шүү дээ. Тэр чинь ингээд хүний сэрхүү байхгүй да сэрж байгаа хэлбэр нь байхгүй одоо ингээд дохио аваад байна шүү дээ одоо сэрэл одоо яа юу гэж тайлбарлах юм бэ? Үнцээр нь тайлбарлах хэрэгтэй юм. Сэрэг гэж тайлбарлах хэрэгтэй юм. Сэрэл гэдэг үгний чинь одоо үндсэн сэр байхгүй юу? Тэгэхээр ингээд сэрж штэ. Хүй нэг юм болоод байна. Тэгээд мэдрэл ажиллаж эхэлж байгаа. Тэрийг чинь уг нь сэрэл дохио гэж хэлэхээр шууд ингээл 2 дугаар суугаар авч ивэл энэ нэлээд сэвтэй байгаагийн одоо нэг дохио нахгүй ямар нэг дохио нахгүй гих мэтэр бид нэр зүгээр ингээл нэг зүгээр үг хэлэхэд л тэрийг ингээ 2 дугаар суугаар ойлгодог болцсон ч юм уу тэрийг нэг юм gaaj утгаараа сонсдог болцсон ингээд тэр утганд төрүүлж орж ирээд байна гэдэг чинь л энэ сэвтэй байгаагийн шинж. Одоо би түрүүнийхээ бичлэгийг ингээл үдчихэж хахад ингээд нэг сэрээ зоох талаар яриад тэгэл зоохоос өөр аргагүй маргагүй гэл тэнгүүд би ингээд зоох гэдгийг давхар юм 2 дугаар суугийн утга утгаар тийм балиар утгах нь ингээд толгоонд орж ирээд байгаа хгүй. Тэгэл тэр ойлгон чинь одоо би болохоор нэг тийм хошин маад ч юм уу нэг тийм 2 дугаар суугийн жөк мөвк инээдэг байсан, дуртай байсан. Гэтэ одоо бол надад ингээд жоохон шижгийн санагдаад байдаг. Би ингээд ухамсараа одоо цэвэрлж эхэлж байгаа л хэлбэрэхгүй юу. Тэгээ цэвэрлж эхэлж байгаа учраас тэр зоох гэдэг утган дээр тэр 2 дугаар суугийн утга орж ирээд байгаа намайг тавгүйрүүлдэг. Одоогор би ямар заваа юм боддог, би ямар заваа юм бэ гэж ингээ өөрөөсөө жигшдэг байхгүй. Бүр
нөгөө сэвэ танихгүй хүмүүс чинь нөгөө 2 дугаар сувгийн утга нь ороод ирэнгүүт нөгөө би шал өөр нөгөө тамийн сэрээ яриад байгаа шүү дээ. Тамлах сэрээ яриад байгаа байхгүй. Тэрийг зоох талаар ярьж байгаа байхгүй. Тэнгүүд ингээ нааг ярьж хахад 2 дугаар сувгийн утга нь орж ирээд инээд нүрхэндээ шүү дээ. Сая тгээ илчлээ. Гэт ингэх байхгүй. Тэгээ тэрийг ингээ гой зүйл гээд ингээ баясч маясаа. Тэгээ бүр тэрийг ингээ илэрхийлээд тэр яриаг тэр гүн ухааны яриаг шал утгагүй юм хоосон маазраа 2 дугаар сувгийн юм сэвтэ балиар шижгийн яриа болгож хаяалч юм. Тэгдгүү маа гэхэд тэр одоо шал өөр те тамийн сэрээ зоох талаар ярьж байхад энд сэвтэ утга авангуутлал шууд нөгөө нэг юм нөгөө 2 дугаар сувгийн хүслэн төрчдөг. Тэгэл 9 шидийн үдчмээр санагдал одоо охин хүүхэн ч байд юм уу залуу малуу та алцсанмар санагдалч юм те. Ингээд нөгөө нэг юм нь өдөөгдчихдэг айгүй хэцүү. Тэ шил өөр юм ярьж яхад тэндээс бүр өдөөлт автдаг. Тийм амар гажуу байдлаар тийм амар хитрхи бузартаа живцэн сэтгэлгээ энэ төр одоо бид нарт ингээд тогтцоо. Тэгэхээр чин бүр тэгтлээ живцэн болвол тэрийг өөрөө хүсээд байна. Миний хүсэл байна. Би юм донтой юм байна гэж андуурна л да. Гэхдээ тэр бол зүгээр л юм гаж хайр соёлын нөлөө байхгүй. Бидний чи тийм мэдээлэлээр зүгээр бөмбөгдүүлж байгаа шүү дээ. Кино үзсэн ч 2 дугаар сувг, дуу сонссон ч 2 дугаар сувг, хүнтэй юм ярьсан ч 2 дугаар сувг, инээд нь 2 дугаар сувг, айц нь 2 дугаар сувг. Гэхдээ тэр нэг гаж донтонгуудын crime podcast гэдэг чинь баахан л юм сексийн гэмт хэрэгүүд байдаг шүү дээ. Гаж сексийн гэмт хэрэгүүд байдаг. Бүгд дурлан сонсно. Гэхдээ би ч одоо тэр сонсогчдын надад нэг л байсан. Одоо би одоо crime podcast сонсоогүй асар удаж байна. Надад сонсох ямар ч сонирхол байхаа байсан. Би тэндээс сурхаа сурсан гэж боддог. Сурах гэдэг нь одоо хүн алахыг сураагүй. Яагаад хүн алдаг ийм гаж хүмүүс ихэр бий болдог. Тэдний шат дамжлага яаж явдгийг тэндээс сурсан. Гэтэ би сурангаа амар их сэвцсэн. Тэгэл тийм сонсоод тахарч ийм хар бараан тэг нэг ийм гэр мэр хүртэл хүүтаагаал нэг эвгүй эдэм тэр чинь ингээ сэвтэл байгаагийн хэлбэр. Гэтэ яг тэр сэвтэлтэй ингээ зөв сурлага болгоод тайлчих юм бол тэр чинь одоо ийм хордлогоо тайлж байгаа л одоо хордлогоо ухамсараараа тайлж байгаа нэг арга байхгүй юу. Гэтэ ингээд чадахгүй байж бодлоо шүү дээ. Хар хүч тэр хар хим сэвийг дутуу үнэлж юусоо болохгүй. Тэр үлдэгдэл байх юм бол ухамсаргүйгээр амар хүчтэй залдаг шүү. Ингээд амар гүн бузартцсан хүмүүс чинь өөрийгөө эхлээд адлна би ямар муухай шижих юм бэ гэд. Тэгээ ухамсар нь бүр доройтой тэрхээрээ би угаасаа шижигэндээ болно. Тэгээ бүр доройтой тэрхээрээ юуныхын шижих юм бэ? Энд чинь шижих юм биш, эн чинь энгийн зүйл, эн чинь амьдрал. Тэгээ та нар харин ямар уйдгартай уйдгарын далаанууд вэ те, ямар хинхиг юм бэ, ямар ядаргаатай юм бэ, түүхтэй юм бэ, өглээд ах юм аа гэл ингээл эн чинь ингээл шатаар гусчдаг байхгүй. Тэгээд тэр гулсах тусмаа тэр ухамсар нь ингээд амар хүнд хар хэмэнд даруулаад бүр ингээд дуугарах чадaltaгүй болж байгаагийн л шинж тэмдэг чинь нөгөө нэг өөрийгөө жигшиг мэдрэмж нь бүр таг байхгүй болчиход байгаагаар илэрдэг байхгүй юу. Тэгээд эсвэл жигсчихсэн ч ингээд тоодгүй хаачдаг. Тэгэл жигшээд байгаагаа дарахын тулд улам гаж юмнуудаа улам их мас сураад улам их согтоод өдөр шөнөгүй согтоо яваад идэх юм. Ирүүл яхаар нөгөө нэг зовлонтойгоо тэ нэг юм өөрийнхөө жигшилтэд нүүр тулах гэдэг болохоор л ирүүл биш ухааныг сонгоод байдаг юм хэцүү амьдрал руу тулдаг. Тэгээ хүмүүс бол одоо энэ муухай юм хийгээд байгаа хүмүүсийг бараг жаргаад байна. Тэгээ зугаацаад байна, цингээд байна. Харин бид нар зовоод байна гэж боддог. Үнэндээ бол үгүй шүү дээ. Эднэр чинь сэтгэлийн нэгэд харах юм бол гүн харанхуудаа жинхэнэ тарчилж байгаа. Хизээж сэтгэл нь хандгүй. Ямар ч үн цэнтэй зүйл байгаа тэр сэтгэл нь дүүрдэггүй. Ямыг үнэлэх чадваргүй болно гэдэг бол галзуурал юм, солиорол юм. Тэр бол тэгээ тухайн хүний сэтгцийн эрүүл мэнд маш том асуудалтай болж байгаагийн илрэл ахгүй юу. Тэгэхээр юунд сэтгэл ханахгүй. Мөнгө олоод мөнгөөч тогтоож чадахгүй эсвэл ингээд тогтоож чадахгүй учраас мөнгөний хойноос галзуу улаан солиотой юм шиг хөөцөлдөг. Тэгээд яах гэж тэр мөнгийг олох гээд байгаа.
одоо үрхийн төлөө олох гэдэг юм уу? Үрж байгаа нь тэгээд дандаа өөрийгөө хорлдог, мансуурдаг, одоо завх хайрдаг, гэр бүлээ балалдаг, хайртай бүхнээ зовоодаг тийм зүйлд үрдэгч байж байгаа шиг. Тэгээ энэ бол жаргаад байгаа юм ерөөсөө биш. Тэр хүмүүс чинь өөрөө өөрийгөө тамлаад яваад байгаа байхгүй. Тэр сэтгэл зүрхэн юм онгорхоо юугаарч таглагдашгүй тийм хоосон нүхтэй болцсон байх чинь ерөөсөө харахад жаргаад байгаа юм шиг хэрнээсээ яг үнэндээ дотроо ол тэр хүн чинь юу ч үнэлж чадахгүй юм солиорцсон, галзуурцсан. Тэ эрүүл сэтгэхгүй байхгүй болсон, сэтгэн бодох чадвар байхгүй болсон. Хүн гэдэг төрхөө алдаж яваа. Тийм хүн байхгүй. Энэ бол тамийн амьдралаа гаднаасаа яг зугаацаа зингээд энийгээ таниагаад байгаа ч юм шиг харагдаж болно. Тэгээд энэ тамийн амьдралаа жаргал гэж андуураад байгаа нь бүр жинхэнэ там нь байхгүй. Тэнэг байгаагаа ухаан хүч чадал гэж андуураад байгаа нь тэр хүнийг тэр жинхэнэ хүний штэ. Одоо тэр удирдаад байгаа хар хэмээн биш. Тэр жинхэнэ дотор байгаа ухамсар тэгээ үүг дээдсээс өвлөгдөж ирсэн аав ээжээс нь өвлөж төрүүлсэн тэр ухамсарын үнэхээр ингэ тамалж байгаа байхгүй. Үндийч босхгүй болтол нь ингээл нэг жоохон үндийг гэхэр л дарчаад ингэ тамлаад байгаа байхгүй. Тэгэд энийгээ хүмүүс би өөрийгөө гэж андуураад байдаг. Үндэ Монгол хүмүүсийн ухамсар бол дотроо тэр унтаастаа даруулаад ингээд зовоод сэтгэж утах гээд ядаад оролтоод ирж хайгаад байгаа. Тэр нь өөр байхгүй да. Амар харамсалтай бас тий. Өөрийгөө танихгүй учраас ийм хар хэмний нөлөөлөлд автаа тэрний утсан үхэлтэй болоод өөрийгөө тамлаад байгаа байхгүй. Тэг би одоо ямар үндслээр ингэж ярьж ийн вэ гэхээр одоо бид нар бол удамшлынхаа үр хөвгтүүд байгаа. Бид нар удмынхаа ийм сайн сайхан амьдрах эрхтэй амар амгалныг олох одоо тарих оюуны суурьтай ийм хүүхдүүд тахгүй юу. Тэгэд тэндээс нь яг өөрөө нь ингээд сэргээд тэгээд тэр удамшлаасаа ингээд хөг гэрчим аваад өөгдөөсөөс ухаанаа аваад сэрэх гэхээр нэг юм харь хим одоо харь хим гэхин чайш юм да хар химэл гэж яриад. Хар химэнд даруулчаад өөрийгөө тамлаад босохгүй байгаа байхгүй. Танихгүй. Нөгөө хар хим нь ухамсаргүй удирдаад өөрийг нь орж ирж тамлаад байгааг дийлж ингээд зад татаж гарч ирж чадахгүй учраас тэр тамлгаан дотроо төрөөл ингээд ядаад яваад байгаа байхгүй. Тэгэд одоо бид нарыг удирдах байгаа, бид нарыг мансууруулж байгаа, бид нарыг цэнгүүлж байгаа энэ зүйл чинь үнэндээ аз жаргал биш, үнэндээ би өөрөө жинхнээсээ хүсээд байгаа ч юм биш. Зүгээр л бид нарыг ийм зүйл та нар хүсдэгэ, ийм зүйл гоёо, та нар ийм зүйлээ араас амьдрах ёстой гэд кодлсон кодууд л ахгүй юу. Тэрийгэ маш олон аргаар кодлсон гэж хэлсэн шүү дээ. Өв соёлыг устгаж кодлсон, өөрсдийнх нүүх түүхийг мартуулж, бузралж кодлсон. Тэгээд өвөг дээдсийн жигшүүлж кодлсон, үн цэнэгүй болгож өнгөрсөн түүхийг байгаагүй мэд үнгүй хоосон мэд итгүүлж кодлсон. Тэгээд ардаас нь бузар бүхэн, див бүхэн, сэв бүхэн, донтолт бүхэн амт юм аа. Энэ амтыг аваад амтлаад ханашгүйе гэдгийг бүх аргаар кодлсон баг. Тэгээд тэрийг бид нэр өөрсдөө гэж итгэдэг. Яг үнэндээ бол бид нарыг зүгээр л ингээд зомби шиг удирдаад бид нар ингээд зомби шиг тэгэл тэрний хий гэсэн болгоныг хийгээд боос шиг нь байж идэг. Яг үндэ жинхэнэ би өөрөө хаана байгаа юм бэ гэхээр жинхэнэ би дотроо л болохыг хүсэж байгаа байхгүй. Би болохыг хүсээд хүчрэхгүй байна. Би боол байхаа болоод өөртөө эзэн баймаар байвч намайг боолчилж байгаа хүчийг дийлэхгүй учраас боол нь болоод өөрийнхөө гараар тэр бузар муу болгоныг хийгээд өөрийнхөө гараар өөрийгөө гэсэн болгоныг гомдоож сэвтээгээд өөрийнхөө гараар өөрт ирсэн үн цэнтэй болгоныг хэрэггүй хийх хосом болгож задлаа тэр нүглийг өөрийнхөө гараар үлдээл тэрэндээ ингээл харамсалгүй нэгийг тэгээл ингээд уйлыгээд уйлж чадахгүй нүдэн гүлээц уйлах эрх нь хүртэл байхгүй уйлахыг хүсэхгүй байх гэж андуурч боддог. Ийм амар дөнгөлөгдсөн байгаа юм аа. Энэ харын мэдлэгийг таньж мэдвэл задлж чадна. Тэр өвгтийн ухаан чинь галзуур цолиорж яваад сэрдэг юм биш. Тэнгэрээр нисч хэрхэж яваад эсвэл кино үзээд сэрдэг юм биш.
Энэ өвгтэй ухааныг багаас нь суралцаж сэрнэ. Галзуур солирлол би биш юм байна гэдгийг таньж сэрнэ. Энэ миний хөөгөө зугаацаа цэнгээд байгаа юм чинь эрүүл ухаан биш юм байна. Гажуу буруу мэдрэл муутай те сэтгэл зүй гэмтсэндээ солиорж байгаа үйл явц юм байна гэдгийг ойлгохдоо сэрнэ. Ингиж ухамсар чинь нэг нэгээр батчиж ингэж бүр дараагийн түвшний сэтгэлгээ тодорно. Эхний энэ алхмыг хийхгүй бол сүнс сэрлээ гэж ярих хэрэггүй. Сүнс тэнд сэрээгүй чи дахиад нэг юмд төөрж гин, дахиад нөгөө матрикс дотроо гацаж байна. Дахиад нөгөө нэг хар хэмээхаа боол болоод арай өөр хэлбрээр л яриад байгаа. Нэг юм тэнгэр яриад солиороод арай өөр хэлбрээр л өөрийгөө тамлж эхэлж байгаа байхгүй. Дахиад арай өөр хэлбрээр төөрж байгаа. Ухамсартай байдал бол адгийн над зах нь Монгол ухаан, харь ухаан хоёроо ялгадаг. Монгол ухаанаа үнэлж мэддэг, тэрийг өргөж мэддэг байхаас эхэлнэ. Тэгээ манай Монгол ухаан чинь бидний нөгөө төрлөх зан чанарт байдаг байхгүй. Бид нар нэг юм хэлсэн ярьсандаа байхыг ингээ хүсдэг. Тэрийг нэр төр гэж боддог. Нэр төргүй болвол тэрнээсээ гутаж мэддэг. Нэр төргүй болсныгоо хүч чадал гэж андуурдгүй байдал чинь жишээлбэл манай монголчуудын өв соёл мөн, манай өвөг дээдсийн ухаан мөн. Манай өвөг дээдсийн ухаан ам ар бат үнэн байхыг шаарддаг. Бусдаас шаардаж, зоригтойгоор шаардаж чаддаг. Өөрөө тэрэндээ зоригтойгоор зогсож чаддаг. Үнэн байлгахын тулд өөрийгөө өргөдөг. Тэ үр хүүхдээ ч өргөдөг. Тийм чин зоригтой арт түмэн. Бидний өвөг дээдс угаасаа улс үндэстний хадлаа үр хүүхдээ өөрийгөө зориулсан, золиослсон, өргөсөн түүхүүд цээжээрээ хаасан, ясаараа тулсан тийм түүхүүд баялаг өчтөн олон байдаг. Тэр чинь нэг аль биеийн эрх ашигын төлөө манай Монгол өвгдүүд хизээч хийж байгаагүй. Бидний дотроос энэ мэдлэг мэдээлэл асгаад ятаад байдаг байхгүй юу. Тэгээд нөгөө тим байж чадахгүй байгаадаа өөртөө итгэх ундаг, гунддаг энэ сэтгэл хоосорж байгаа үзэгдэл чинь тим байж чадаагүй болохоор л энэ дотор юм хоосон хонгоо үсчээд ингээд үн цэнийг хайгаад олдгүй, үнэлэх юмаа үнэлэх гэхээр ухаанд хүрдгүй юм хэцүү байдалд орцсон. Энэ харь соёлын давлгаанд өртцний л нэг үр дүн нөхгүй юу. Тэгээ надад бол ингээд амар гонигтай байдгаа эргэн тойрон харахаар ингээд харахад монгол хүмүүс, гэхдээ жинхэнэ монгол хүмүүс тэнд бараг байхгүй. Тэгээ хэлсэндээ хүрээ, сэтгэлтэй бай, зоригтой бай, сайн бүхний төлөө тэгээ амиа байтугайл зориулъя. Амиа зориулах гэдэг чинь тэгтээ тийм одоо юу харга барагдсан үед л хэрэгэлдэг болохоос амиа зориулахаас наагур зөндөө их сэтгэж бодож хийж бүтээжтэй ингээд гал цогтой байх зөндөө боломж болцоо, зөндөө зам салааж юмуд байдаг байхгүй. Тэр мөрийг ч ашиглахаа ингээд битгий байцсан. Ингээд нэг юм гунтцсан те бүр ингээд даруулсан ийм хүмүүс зөндөө байдаг. Тэгэл нөгөө худал хуурмаг тэр харийн соёлоо өөрийгөө гээд итгэцэн тэрийг дандаа хүн рүү тулгадаг. Тэр нэг амар хүчтэй хар хэмээрээ далаалгаж хүнийг ингээд дарлж яадаг, хүнийг боошгүй үздэг, үнэлж мэддгүүгээл ингээл амар харамсалтай байгаа дүр төрх. Тэгэл тэр дунд чинь ингээд нэг юм чөтгөрүүд дунд өөрөө ингээл үе чөтгөр тавилчаал тэгэл буцаж нэг сэрэл буцаж чөтгөр байлал ингээл одоо ингээл тэмцээл ядаад байгаа. Энд чинь бас амар хүнд хүчээр ажил болж байгаа байхгүй. Нийтээрээ сэржүүл бас ингээд нийтээрээ нэгэ дэм дэмэндээ ингээл явмаар байгаа байхгүй. Тэнгүүд сэрэлт гэдгээ ч гүйцэд ойлгохгүй те. Ийм өөрийнхөө ухамсарыг сэрэж чадахгүй жиж сүнс тэнгэр яриад юу нь яах вэ? Эдийн шунлаа те зугаа цэнгэлийн тэр атем бодлоо ч юм ингээд давж чадахгүй сэрэлт энэ төр ярих ямар ч хэрэггүй зүгээр бити дүр хэсэг үннээрээ бай. Үг дээдс чи ингэж дүр хэсгэж тэ заяанда дарагдаж яваад чин дурн гутаж байгаа. Манай үг дээдс бол үгээ үн цэнтэй байлгадаг, үүлээ үн цэнтэй байлгадаг. Тэ үлдээсэн мөрөө үн цэнтэй байлгадаг. Бүх зүйлийг үнэлж чаддаг. Бүгдийг үнэлсний үндсэн дээр тооцоолон бодож, уртаа сэтгэж холыг тооцож
Тэ тэрний төлөө тэрийг сэтгэн бодсны үндсэн дээр бас ингээд үүлийг бүтэн дүүргэж чаддаг. Бүтэн дүүргэснийхээ арыг хүн хөвтлээ манж чаддаг. Үхтэй хүртэл үн цэнтэй өөрийнхөө амийг өргөөд өгдөг юм уу? Ийм чинь баатарлаг туйл. Эн чинь нэг юм зүгээр л нэг муу завхаа архичны амныхаа зоргоор хилж идэг, ярьж идэг юм биш байхгүй юу? Энэ бол тэ үн цэнтэй, нандин, үнэн, өндөр дээд зүйл шүү. Тэгэхээр бид нэр энийг яаж ялгаж авах юм бэ? Яаж өөрийгөө олох юм бэ гэхээр ерөөсөө л тэр өвгдийн ухааныг цэвэр тунгалаг яг мөрөлснөөр нь, яг үлдээснээр нь, яг тэр дархалж тамгалснаар нь зөв санд сэрж зөв түгээх ёстой. Хартай холиод байж болохгүй, төөрөөд байж болохгүй. Тэр чин тэгвэл өвгдийн одоо үлдээсэн тэр ухаан биш. Тэгвэл өвгдөө үлдээсэн ухаан биш юм бол бид нэр тэр хэрэгжилж чадахгүй. Дахиад андуураад нөгөө харийнхаа дөнгөн дөнгөлүүлэлт нөгөөтгийнхаа гар хүл болоод нэг л их гоё юмны төлөө зорж ийн гэж хэрхээл тэгэл эцсийн дүндээ эргээд харсан чинь ямар ч үн цэнэгүй мөр үлдээсэн. Тэгэл үхэх цаг болдог. Тэгэл харсан чинь үр хөвгтэй нөгөө харийнхаа авханд нь авчиад өөрийнхөө гараар хийгээ хайцсан. Та нар ийм хүсээх үстэй. Тэгээ энэ харын тойрог энэ гинжин хэлхийг ойлгож ухамсарлахгүй бол устгах нь тодорхой. Гэхдээ устгах замдаа маш их тамлагдах нь тодорхой. Одоо бид нар тамлагдаал явчих. Эннээс илүү тамлагдана гэд та нар зүгээр төсөөлөд үз. Хүн хүнийхээ махыг зулгааж идчихээ тийм аимшигтай үе ирвэл яах вэ? Тэгээ одоогоор бол хийгэр зулгаагаал байна л да. Сэтгэлийн сэвтээгээд сэтгэлийн юучгүй хумслаад ураад тастаад байна гэдэг чинь тэр чинь хийгэр ингээд хүн хүнийхээ химийг ингээд зулгааж тастаж идээд те одоо ингээд тэр хийг нь боджуулаад харуул ингээд махын зулгааж идээд амнаас нь цусаа гойжулж энийгээд дагаал дүр зураг гэхгүй. Хүний тэг зовжоог харчаад юуж бодохгүй. Тэг бараг би лаг те миний араас хүмүүс гүйж байдаг. Би хүмүүсийг тэнхтүүлж чаддаг. Тэгээ би хүмүүсийг одоо юу гэмдэ ингээд сайхан манипуляц ингээд өдөртөж чаддаг. Би чи их ухаантай хүн гээд андуураад яг үнэндээ зөвхөн хүний махыг зулгаар ингээд цусаа гойжулсан чөтгөр ээжиж. Тэгээд чөтгөр юм чи одоо чөтгөрийн үйл хийсэнтэй бас баясхан нэг бодлын зөвл юм байна л да. Миний хэлэх гээд байгаа санаа бид нар чөтгөр бишээ. Бид нар чөтгөрийн хүүхдүүд биш. Бид нар анханасаа чөтгөр болж төрөөжгүй чөтгөр чигээрээ үхэж болохгүй. Чөтгөр генэ удамшуулан үлдээж чөтгөрийн нийгмээ одоо хүүхдүүдтэй өвлүүлэн уламжлуулж болохгүй штэ. Болохгүй. Тэгээд удахгүй эн чинь химээрээ ийм байгаа юм чинь удахгүй л жинхнээсээ тийм болно шүү. Баахан одоо нөгөө маниак алуурчдын нийгэм болоход нэг хол биш л шүү дээ. Гаж буруу дэлгэр чинь гаж буруу гой зүйл гэж ярьж чинь тэрэндээ бүр автаа солиорцсон хүмүүс дүүрч чинь. Тэгэхээр нэг юм маниакуудыгаа баг шүтдэг. Угаасаа шүтдэг шүү дээ. Америкчууд нөгөө маниакуудаа шүтдэг хүмүүс байдаг шүү. Шоронд багтан цахиа махаа бичээл одоо тэр crime podcast-наас чи би тийм л юм сонсдог байлаа. Тэгээ тийм гаж юмнуудаа мэдрэмж гээд андуурсан. Урдлаг болгоо хийж мэддэг те. Ингээ бүр солиорол дэмэрэл байгаа хгүй. Одоо эн чинь ингээ улам бодчихвол бууж иркээл. Тэгэл одоо мэдхгүй нэг гудамжинд явжаад хин гэдэг гаж алуурчин намайг чирээд яаж алдаг нийгэм болохыг би бол ойрхон байна л гэж хараад байгаа хгүй. Эсвэл нэг дайн дайчин эсвэл өвчин тахалт нэрвэгдээд ингээд угаасаа бид нар энэ хар хэмээн дөнгөлүүлээд энийгээ таньж мэдгүй бол энийхээ үр дүнг бидээрээ тамлагдаж өвдөж зовж уйлж унжиж үр хүүхтэй нүдэн дээрээ одоо яаж тамлагдахыг харж эхлэв. Маш хэцүү муухай би одоо тийм үзмээргүй байна. Та нар тийм үзмээргүй байгаа бол сэрээд өгөө. Тэгээ зөв сэрээчээ. Зөв сэрхийн тулд төөрөхгүй байгаа ч. Төөрөхгүй байхын тулд тэгээ өөрийгөө битгий тэр харийн соёл хар хэмтэй андуураад бай. Бид нар бол галтай түмэн байхгүй. Хар цагаан мөргөлтгöd харын хэмжин танин мэдгүй болд задардаг гэдэг ба штэ.
Тэгээд тэр танин мэдгүй болгож задлаад хар цагааны зэрэгцүүлж оршоожингуудлаа тэндээсээ сэтгэлгээ хөврүүлээд тогтолцоос сэтгэдэг. Ийм галтай цогтой дайчин баатарлаг ард түмэн бид нар ийм зүгээр л нэг ингээл байж идэг гарын аясаар өдөртөж болдог зомбинууд биш байхгүй да. Та нар хар тамхи мэмхчин та нарын одоо тэ давж гарч чадахгүй тийм хэцүү зүйл биш Монгол хүмүүсийн хувьд. Зүгээр арх дарсыг бол зүгээр за болио тэ боли чамд л дахиж хуурдахгүй шүү гэл нэг ботход бат ингээл ухамсарнд хөг гал босч ирээл миний хүүхдийг дахиж оролдохгүй шүү. Эцгийн сэрчлээ. Гэл ингээл хамгаалж байгаа амар хүчтэй удамшилтай хүмүүс шүү дээ бид нар. Тэг эцэг хүүхдтэй сэрж үнэн мөннөөр өөрийг ч хамгаалах боломжийг олохын тулд та нар зогсолтоо ажигл жаахан бодоод, жаахан эргцүүлэх, жаахан сэтгээдэх. Тэг нэг юм жаахан мэдрэмж ороодох те. Тэг нэг жаахан сэтгэснээ дараа юм мэдрэмжээр чинь нэг юм дотроос чинь ядаж гимшил төрүүлдэг, жигшиж мэддэг. Тэр мэдрэмж ороод ирэхэд тэрийг дагаад нэг жоохон яваатгаа. Тэр жигшил мэгшлийг хаагаад ахаар нөгөө сэржсэн ухамсараа буцаад унтуулж байгаа байхгүй нөгөө жигшээ дангууд нь жигшлээ хаачаад архиа ухахын тулд нөгөө архи ухах хүсэл нь хүчтэй дийлээд ахаар нь жигшлээ хаангуудлаад архиндаа толгоо өгчөөд байгаа. Жигшил төрөөд байгааг сайн мэдрэтэх. Тэр гимшил төрөөд байгааг би ямар бузрын юм бэ гэдэг гимшлийг бүр ингээд сайн мэдрэтэх. Тэр дуу хоолойг чангалаад гимшсэндээ дахиж үйлдэхгүй байх. Жигсэндээ дахиж толгоогоо алдахгүй байх тэр үйлдэлийг хийгээд өчгөлдөө. Тэгэл тэр үйлдэлүүд бүр томоос нь чадахгүй бол жижигэр заяа. Тэгээд ингээ жижигэр тэр чинь ухамсараа хүчжүүлж байгаа байхгүй. Тэгээд тэр гимшилтэй ингээ багаар захирагдаад ахаар сүүл рүүгээ гимшилчин хүчтэй болоод үйлдэлийг чинь хязгаарлах юм хүч өгнө. Тэ ингээд зангаад байгаа юм чинь зангадгүй болоод гарын чинь бүр ингээд хүчээр өгөө хөдөлгөө ингээл байж юм. Ингээд тогтоож ирнэ штэ. Энд чи өвгдөж өгчихгүй юу? Энийг ингээд гой зүвтэй сэрээж ингэж хүчжүүлэхийн тулд эхлээд өвгдөө ойлгох хэрэгтэй байхгүй. Ямар хүмүүс байсан юм бэ? Зүгээр арга зэлтэй юм нэг юм явахгүй тэгээ хонцын зэлтэй өвгд эзтэй байсан юм уу? Бид нар тэр нь хүч чадал нь байсан юм. Эсвэл холыг таацсан хэдэн зуунаар хэдэн мянганаар нь хамаарсан сүр хүчтэй өвгд эзтэй байсан юм уу? Тэрийг таньж мэдээд сэтгэж бодоод тэрийг үнэлээл ирэхэд чинь л тэр ухамсар сэрж байгаа хгүй. Сэрээл багаар bijүүлээд багаар химлээд багаар үнэлээд үн цэнтэй юм байна гэдгийг мэдрээд тах тусам тэр чинь bijингүүтлээл шууд тэр ухамсаргүй удирдахтаа тэр хар хим залуулаад толгоогоо алдаад тах чинь хамгаалж эхэлнэ. Амар байна уу? Би сэрлээ, би байна. Тэ надтай ингэхгүй шүү. Гэл ингээл өөрийгөө авч гарах хүчийг дотроос ч ундруулж өгш. Тэ хэдүүлээ энийг гоё зөв оролтмоор байна. Монгол өвгдөөс баатарлаг байсан дэлхийн дайдаг ийм төрт улсууд байгуулж ирсэн. Тэрний цааталт юу байсан бэ гэвэл сэтгэлгээ нээсэн шүү. Гүн ухаан нээсэн. Тэрийг ойлгохгүйгээр өнгөн төрхийн дээлийн дуурайж өмсөөд өнгөн тэр нэг юм залтай жимшигтэй уран аргыг хуулбарлаж хутлаа жүжиглээ тэрийг андуураад нөгөө хайр соёлтой утгаад ингээд дагаад ингэж төөрөөд байгаа байхгүй. Тэр сэтгэлгээ бол чин үнэнд нийцэлтэй, чин сэтгэлийн улбаатай, чин зориг зүрхтэй ийм дайчин ирэмгий яг бидний өвгд эз хэн байсан юм бэ гэдгийг агуулдаг сэтгэлгээг эхлээд цогцоор нь бид нар ойлгох хэрэгтэй. Энийг л ойлгож ич цаашаа явна. Түүнээс тэр гаргаж исэн үйлдэлүүд шийдвэрүүд зүг байсан юм буруу байсан тэр чи дараа нь дэнсэлдэг байхгүй юу? Эсвэл ямар хувц өмсөж исэн, ямар зэвсэгтэй байсан, ямар дайсантай байсан, яаж дарсан түүхэн энэ одоо үйл явдлууд нь шүү дээ. Эдгэр чин бас дараа нь хамгийн эхлээд тэр үйлдэлүүд, тэр дээл хувц, тэр соёл, тэр уламжлал, тэр төрт ёс, тэр зүйт ёс гарах, ундрах, тэрийг тогтоох болсон сэтгэлгээний суурийг л ойлгох ёстой. За, ингээд ийш цаашаа сонжруулаад хэрэггүй байх гэж бодоод би энэ бичлэгээ дуусгачээ. Тэгээ би энэ бичлэгийг судар сурталчилах гэж хийгээгүй шүү. Би энэ бичлэгийг үнэхээр ингээд зарим хүмүүсийн
зарим ч гэжтэй одоо олон хүмүүсийнхаа өмнөөс харамсандаа өөрийнхөө хувь цааг өөрийнхөө хүчгүй дороод одоо цухалцсандаа хийлээ. Тэгээ би ийм юмыг үнэхээр ирээдүй үр хойчтой өвлүүлж үлдээмээргүй байна. Заавал ганцхан миний хүүхэд биш штэ. Бид бүгдийн ирээдүй үр хойч ийм удамшлын үр болоод ийм муухай харанхуй нийгэмд амьдрах ёсгүй. Тэгхийн тулд одоо амьд байгаа бид бүхэн чадах чинээгээрээ зэгцлээд, чадах чинээгээрээ зүйтэй санд сэрээд, чадах чинээгээрээ төөрөлдгүйгээр энэ чинь нэг юм ёс уламжлал болгож амжидгүй маа гэхэд ядаж нэг юм онлын төвшин, ядаж нэг юм үзэл санааны, үзэл бодлын төвшин, нийтийн дагдаг дэг жаяг жишгийн төвшөнд ч юм уу те ингээд нэг юм байдаг шүү гэд нэг юм жаахан жолоо хүчжүүлээд орхих нь одоо бид бүгдийнх нь үүрэг те ганцхан улааж болохоор ч юм уу эсвэл ганцхан одоо хим болохоор ч юм те ганцаараа л ингээд үүрж явах юм биш байхгүй. Та нарын бүгдээ чинь үүрэг оролцоо байж энэ зүйл чинь хүчжиж сэргэнэ. Тэгэхээр битгий ингээд ийм том аюул заналдаа тулгарчаад тэгээд гарт чинь ийм том эргэлт хийх боломж байхад наадгаа битгий ингээд дампуураа цацаад байгаа ч битгий ингээд төөрөлдөөд ингээд гацаа төгжээ зогсоод байгаа ч л гэж би үзэж байгаа бүх хүмүүсээс гуймаар байна. Тэгээд яг хуу төгсгөлт нь нөгөө судраа ярий. Тэ одоо ер нь бол энэ хоёр судар тэгэл тэр сэтгэлгээгээр л буусан судар. Гэхдээ энэ судар дээр гарсан ойлголтуудыг би ингээл нэг юм хоёр өгүүлбэрийн задлал нэг бичлэг болгоод жишээлбэл хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр онготын сэтгэлгээг тэр төрч ёсны үндсийг бүхэлсэн. Тэгээ тэр төрч ёс гэдэг зүйлийг үзэл санааг хамгийн анх ингээд тогтоосон жаягилсан тэр онготын сэтгэлгээг ойлгохыг хүсвэл та бүхэн тэр судрын сайн уншаарай. Тэгээд подкастыг бас сайн сонсоорой. Тэгээ өөртөө нас ирж залгаж болдсон штэ. Яг бүх хүнд би ингээд хурч үйлчилж гэдэг шиг чадахгүй л байна л да. Гэтэ тэгээд золгыг гэвэл тургууцахгүй золгуулна. Золгохыг хүсвэл бас содор уншсан байвал зүгээр байдаг. Тэгэхгүй бол хитрхи сэтгэлгээ холддог. Тэгээд энэ нь одоо би нэг мөнгө олох гэдэг ч заяа. Би судар зараад үнэндээ бол тийм их мөнгө олдгоо. Би жилжингээ бичсэн судар гэхэд би одоо ямарч бараг ашиггүй л сууж байгаа. Гэхдээ яг би өсөж өгөх гээгүй л юм л да. Надаа амьдрах арга олдно. Би зүгээр болгож байгаа. Зүгээр тэг ашиг оллоо гэхэд тэр нь нэг их сүртэй мөнгө биш байгаа. Хамгийн гол нь эн чинь нөгөө дэлгэрэгтэй юм шүү. Яг тэ дэлгэрэх тэр явцад нь би нэг жоохон хаялагнаас нэг жоохон хүүхдүүдийн нэг тижих маягтай л байхад надад бол хангалттай байхгүй юу. Нөгөө зарж мөнгө олохтой биш. Гол нь энийг ойлгох юм шүү. Та бүхэн судраа авчаад унших нь чухал, уншичаад бас ойлгох нь хамгийн чухал шүү. Түүнээс ингээд уншаад ойлгохгүй заргач хэрэг алга. Тэгээд ойлгохгүй байвал та тайлбарлая, уулзъя. Одоо яадаг ч юм дээ. Тэгтэл та чадах болохоор л байцгаая. Хүүхдүүд ингээд өөрийнх нь цөнгө яг ингээд цэврээр нь ойлгоод тэгээ ядаж юм наацхийн ухамсарын зүйлийг ухамсарлаар хөрхэн амьд тэр чинь нөгөө дарагдаад ингээд тамлагдаад байгаа учраас тэг жоохон сэрхээр нь ингээд уйлаад идэхгүй одоо нөгөө онгодууч анх бууж ирж мэрэл манай онгод ингээл зүрхэртэл уйлжсэн л да. Тэгэл ер нь ингээд бид нар ингээд хүүхдийн зүүн сэрхээрээ уйлж мөйлээд байдаг нь тийм учиртай байхгүй одоо ингээд та нар ингээд амар тамлал яргалал амар юм харанхуй дунд ингээд үрэн тамлагдаад сэрж өгөхгүй байжгаад арай гэж сэрхээр чинь нөгөө буурал чинь өрөвдөж хайрлсан да баярлсан да тэгэл ингээд уйлуулад байдаг хгүй юу. За тэгээд энэ бичлэг ингээд дуусгачих. Дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай. Тэгээд уйлж унчиж янз бүр болсонд уучлаарай. Нэр нөгөө судрын
Facebook хаяг болон Instagram хаягаар би бичээд авч болно шүү. Баярлалаа.